Гэхдээ 5 дахь мөрөл өнөөдөр болохоор шиний 2 байна. Тэгээд удаа уулзсангүй уучихсан байна. Одоо би алхахаар айл явах гээд ингээд гангалаад болсон байна. Тэгээд та нар комментээр сонссон байлгүй би одоо цүнхээ танилцуулах гэж байна. Энэ бол миний цүнх. Гой цүнхээ газ. За одоо энэ дотор нь юу байдаг вэ гэдгийг та нарт танилцуулах гэж байгаа. За ингээд онгоол. Юу нь бол энэ дотор мөнгө байхгүй. Юу нь тэгээд энэ цүнхтэй дагалдаж ирсэн нэг юм юу байдгийг ас одоо нөгөө мүүрээд энийг хийгээд үүрдэг. Тэгээд энийг хийгээд хийдэг. Тэгээд хайдаа айл руу явж байхдаа төгж ирдэг учраас ингээд амттай юм идгээд байдаг учраас ийм хоёр чихэр авч явдаг. Тэр нь бол өөр чихэр иддэг л дээ. Энд амар дуртай зэв. Тэгээд дараа нь ийм хоёр өснөө боолт авч явдаг. Эрзэн тасарч гадаад учраас ингээд ийм хоёр өснөө боолт заавал авч явдаг. Тэгээд хамгийн сүүлчийнх нь би тэгээд ийм цүнх дотор уцаа хийнэ. Тэгээд ийм мурал өнгөлөгч гоё. Хэмбэр амар гоё нэртэй зөө. Догшин яг гоё юмсан нэртэй. За тэгээд иймэрхүү юмнууд би авч явдаг нь байна. Та нар тэгээд сайхан шинэлээрээ баяртай. Тэгээд би удахгүй цагаан сараар ямар бэлэг авснаа та нарт танилцуулна. Идэж үзүүлнэ бас. За тэгээд дараагийн бичлэг болтол түр баяртай. Сайхан шинэлээрээ баяртай.